гоё амттай кофе вэ? Яа. Гэр гоё наа. За ингээ Good Morning Mongolia show маань энэ өглөө бид уулын зам дагуу байрлах уулын кофе дээрээс өнөөдрийн дугаарыг хүргэж байгаа лээ. За тэгээд яг одоо эфирт маань хөтлөгч гэрлээ маань орж ирсэн байна. За хөтлөгч Магнамины бий. За тэгээд өнөөдрийн бас онцгой зочноор уулын кофег үүсгэн байгуулагч энэ брендийг бас олон нийтэд түгээн дэлгэрүүлж яваа. Кофений соёлыг бас залуучуудад бас дэлгэрүүлж яваа. Уулын кофег шопыг одоо үүсгэн байгуулагч Амар санаа. Сайн байна. Өглөөний минь. Өглөөний минь. Сайн байцгаана уу? Өглөө хэдэн цагт онгодог вэ? 7:30. Окей. За. Сайхан өглөө шүү тий. Настаа сайхан өглөө байна. Тийм. Миний хувьд нэг жоохон таагүй юм. Энэ уул усны сайхан газар ийм сайхан кофег амтлаа сууж байхдаа гэхдээ нэг жоохон харшлын одоо зүйл маань ингээд нэг жоохон асуудал байгаа учраас миний хувьд бол нэг жоохон биелэгдэшгүй даалгавар бит санагдаж байна. Өнгөж л. Нэг захтанаас хэцүү байна. Тийм үү. Мэдэрч байгаа юм шиг байна. Гэхдээ чиний хамарч байгаа онгорхоо болохоор гоё байна. За өнөөдөр яг одоо яг энэ цаг мөчид юу гэхээр гэрлэгийн маань одоо бэлтгэн үргэдэг social trend одоо хэсэг маань эхэлж байна. Тэгэхээр өнөөдрийн social trend яг юг онцлог хөндөж ярих гэж байна. За өнөөдрийн social trend-ээр кофений одоо орчин үеийн трендүүдийг бас ярих гэж бодсон. За. За тэгээд TikTok кофений трендийг одоо бүтээж байна гэж байна. За. За өмнө нь одоо шинэ кофе гаргах одоо санааг одоо хөвчлэн бариста болон одоо кофений компаниуд ингээ гаргадаг байсан бол одоо үед болохоор хувь хүмүүс ингээд өөрсдөө одоо хүснээр ингээ кофегоо зохиомжлоод ингээ TikTok дээр тавиуд од болгодог болсон байна гэж байна. За тэгээд ерөөхдөө бол гүзээлцэнтэй маачаа латте одоо кофен дээр одоо тоник хийсэн одоо эспрессо тоник үүд шиг одоо хөөсөрхөг cloud coffee одоо зэрэг өвөрмөц ундаануудыг ингээд алдартай болгож болж байна гэсэн байна. За. Бас очноосоо асуух юм байна. За. Та өөрөө ингээд одоо шинэ ингээд кофений жор амтыг ингээд гаргаж үзсэн үү? Бас ингээд туршиж үзсэн үү гэж асуумаар байна. Үзэл явж. Сая нэг оранж эспрессо гаргаад яг нэг бүр жимсээр нь шахаад оранж. За. Тэгэж үзсэн. Тэгээд яг нэг өөрт таалагдсан тийм гоё амтаа гаргаж авч чадахгүй байгаа. Тэгээд үзэл яваад байна. Яг ингээ урд бол одоо ер нь бол кофе бол өстой янзан бүрээрээ гардаг болсон. Яг таны хэлдгэр урд явж байхдаа яг оранж кофег ууж утсан. Хөрмөц тийм сонирхолтой амттай. Оранжтай манго амт. Тэгээд өөр ямар амт байлаа? Юу лээ? Пич торта. Машатай. Тэгэхээр тэр оранж кофе бас их хөрмөц амт төрүүлж ирсэн. Тэгэхээр магадгүй бас яг нь Монголын нөхцөлд яг энэ амтыг яаж гаргаж авах вэ гэдэг бас юу авах чаленж болж байгаа байна. Тэр сүүлийн үед бас кофе трендтэй холбоотойгоор бас таны яг энэ салбарт одоо үүсгээд энэ брендинг үүсгээд явж байгаа хүний хувьд яг ямар бодол бас төсөөлөл явж байна. Тэгээд кофений соёл тэр дундаа нэг энэ хөдөлгөөн үйлчилгээ кофений мобайл юу ч нэлээд тийм хурдтай хөгжөөд явж дэлхийн нийтээр ирнэ тийм. Тэгэхээр бас тэрний бас нэг төлөөлөл болоод бас явж байгаа даа бас баяртай байдаг. Тэглэг яах вэ? Тэгэхээр одоо ер нь нөгөө хотын соёлыг бол кофегүйгээр төсөөлөх аргагүй болсон. Тэгэхээр энэ хүмүүсийн яг нэг юм тогтсон нэг одоо хэм маягийн кофег амтлаа тэрийг ингээд өдрөө тутамдаа уух сонирхлоос илүү нэг жоохон нэг өөр мэдрэмж кофеноос бас авахыг хүсдэг болоо. Тэ. Одоо шинэ хайнанд бол одоо нөгөө юу идэв штэ нөгөө 70 модны юу лээ? Нөгөө цагаан нөгөө коконаттай кофег бол одоо брэнд болгоод ингээ гаргацсан байна чи тийм үү. Тэгэхээр Монгол бол одоо илүү чацаргантай кофе бас яга байж болохгүй гэж тий. Эсвэл одоо нөгөө хуш модны самартай кофений амтыг бас гаргуул яаж гаргаж юу одоо амтыг хослуулж болох бол чи тийм үү тий. Энийг Монгол брендинг гэдэг имийг кофений одоо энэ салбарт бас гаргуул илүү гоё болов гэж миний хувьд бол зөв төсөөлөл байдий. Гэхдээ энэ хоорондоо бас яаж зогцоод амтнаа бас яаж хоршоод болдгоо мэдгүй л байна л да. Энэ тал дээр бас тав гэж бодчих. Тийм бас тэр чинь нэг хоршоод нэг хэрглэж болдог хүнс гэж бас юмнууд байгаа шүү дээ.
Тэгэхээр тэр талаас нь бас харж үзээд бас тэгээд судаал явж л байна л да. Би ч одоо ингээд суралцаал явж байгаа юм шүү дээ. Тэгэл яхаа. Тийм нэг мэдэмхэрж ярих юм бол үндэ алга. Гэтэ судлаад сураад тэгэл явж хөгжөөл явж. Тухайн нөгөө улс орны онцлог гэж үт юм байна. Тэгэхээр тэр тухайн одоо улс орныхоо онцлогт байгаа байгалийн бүтээгдэхүүн ямар нэгэн брендингээрээ хоол хүнсний салбарт уух юм одоо аялал жуулчлалын салбарт хослуулдаг ч юм уу тий. Ингээ их юм бол энэ чинь өөрөө нөгөө үндэсний нөгөө брендинг гэдэг юм чинь үүсээд ингээ явждаг юм байна да гэж миний хувьд анзаарч байна. Жишээ нь одоо ингээ Хайнанд бол одоо коконатыг бол ийм снэк байдлаар идчихээн. Хэрглэж ийм чипс байдлаар болгоцсон. Тэгээд ингээд коконатыг шууд ийм уух одоо хүүтэн уух юм болгоод ууж ийн кофетойгоо ослуулад ийм коконаттай кофе болгоод ууж ийн тэгээ коконатыг өөр ийм сувнер байдлаар янз бүрийн хэлбэрээр ингээд юу хөдөлтаалж иж тийм үү те. Тэгээ ингээ харангууд Монгол нэрээ яг тийм зүйл яг ийм цул ийм цогц ийм брендинг болцсон зүйл юу байгаа вүлээ гэж бодоход бас айгүй ховор санаад ингээд буухгүй байх жишээтэй. Одоо тэгээ сүүлийн үед нөгөө манай хушган маань хуш одоо модныхоо самрыг айгүй гоё Монголд ирж байгаа жуулчин болгон цэрэг болгон ингээ авч ийн те. Гэтэл одоо тэр хуш модны самрыг өөр ямар нэг юмтай хослуулсан нэг ямар нэгэн зүйл байгаа юу гэхээр бас санаад бохгүй байгаа. Тэр бас өргөжлүүлээд нөгөө өөр салбарын хүмүүс хоорондоо нөгөө коннект хийгээд networking create бүтээгдэхүүнүүдийг бас хийх хэрэгцээ шаардлага байгаа ч юм шиг. Тийм. Би тэр самартай бас юу хийж ууж үзсэн зүгээр өөрөө ингээд. Яг хөдөлтаагүй л дээ зүгээр. Дуршаал бид янз юм ингээд намсаал үзэл байна л да. Тэгээ самартай бол бас их гоё юм билээ бас таалагдсан. Тийм. Тэгээд нөгөө манай Монгол орны нөгөө хувьд онцлог нь өөрөө эрсдэс уран амьсгалтай учраас ургаж байгаа энэ ургац жимсний хувьд айгүй тийм шас хийсэн амтыг гаргаж чаддсан юм шиг байгаа. Одоо чацарган бол Монголд ургасан чацарга хамгийн амттай. Өөр одоо улс орон Солонгос ч үгүй тийм өөр улс орн ургасан нөгөө чацарганы амт бол үнэхээр сул байд юм бэл. Бас өөр баг. Тэг яагаад ийм час хийсэн амттай вэ гэхээр Монгол орны уран амьсгал өвөлдөө хүүтэн зундаа халуун ийм эрсдэс уран амьсгалыг шингээдэг учраас энэ ургацын амт бас нөлөөлдөг гинэ. Тэгэхээр кофений амт чсэн яг тэр амтыг шингээж өгвөл бас илүү гоё өрөөс брендинг бас үүсэх болов гэж байна. Өөр сошиал тренд одоо энэ кофе толгойтой мэдээлэл юу вэ? Нөгөө ээ маань дахиад кофен дээр хүртэл ороод ирлээ. За өнөөдөр зарим кофе шопууд одоо хиймэл оюухан ашиглан хэрэглэгчийн өмнөх захиалга болон уух дуртай амт одоо тухайн өдрийн цаг агаар тэрж байдаг одоо тухайн хүний сэтгэл санаатай холбоотойгоор одоо кофенийг санал болгодог болсон байна гэж байна. За. Гүцэтгэв байлаа шүү тийм. Гүцэтгэв байта. Тэгээ нэрээ тухайн өдрийн цаг агаар нөхцөл байдлаас хамаарад бас юу ах юм шиг. Яг одоо ямар кофе уумаар байна? Азагийн хувьд мэдрэмж төрж байна. Биний матчатай кофе уумаар. Юу Америкт нэр манай нэг монгол залуу тийм нэг хууралтын тийм юу бүтээж ийн гэдэг програм зохиож байгаа гэдэг. Сонссон шүү бас. Кофег одоо шууд ингээд AI-аар одоо бүх ингээд тохируулгыг хийх юм шүү дээ. За. Тэгэл бүх юм л болчлоо л доо ерөөсөө тий. Тэгээ тэн дундаас бас би гар ажиллагаа авч үлдэх гэл үзээд л байна. Бас дунд нөгөө гараар хуурах юм бас онцлог тэр нөгөө хийж байгаа шүү дээ. Байгаа шүү дээ тий. Гэхдээ мэдээж тэр чинь нөгөө нэг нийт олон маст оролт хийх тэр чинь бас нэлээд том нөлөө үзүүлэх л байх л та тий. Тэгээ би нөгөө нэг гар ажиллагаа ер нь илүү ингээд нэг бүх юм ингээд хөгжил ингээд дээшлэх тусмаа бас нэг юм гар ажиллагаатай одоо жишээ нь мужааны ажил ч юм уу илүү үнцэнтэй болгоол гэж бодоод байгаа. Тийм. Ер нь яг тийх бах те. Одоо бусад кофе шопууд дээр гарч байгаа кофе одоо нөгөө машинаас шууд бууж байгаа шүү дээ те. Автоматар хуурагдсан. Тэгээд шууд автомат бутлагчтай автомат хөрөмжнөөс бууж байгаа кофе амт зүгээр гараараа нөгөө хүн өөрөө мэдэрч гаргадаг гар урлал чинь босод нөгөө үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээс илүү үнцэнтэй байдаг шиг илүү бас ялгаа байгаа шүү дээ чинь тийм. Хүмүүсийн нөгөө авдаг мэдрэмж нь бас өөр байна. Би бол одоо ингээд латте уугаа сууж байна. Энэ латтены амт бол яг одоо ингээд байгальд ингээд уухад бол айгүй гоё байна. Гоё мэдрэмж төрж байна. Тэгээд өөр ямар орчинд ууж байгаагаас хамаарат энэ нөгөө кофений амт бас хүнд өөр мэдрэмжийг өгдөг байх гэж би бас айгүй боддог. Хош харсан чаг үл сүстэй байш шиг. Амар хард. Би юу хийж тэрийг хараа. Харсан уу? Юу?
Ингээд биштэй өгчих гээд байгаа юм. Дултаа барьж авлаа. Тэр нэлээ сүрхээс салхилдгийг шүү. Харин тийм ээ. Заримдаа энэ хүрээ маань аваа явчих шүү дээ. Яг тийх байх нөгөө өндөрлөг газар байгаа болохоор салхи ихтэй байгаа бах тий. Салхи гаруул зүгээр буулгаад юу яахгүй бол хомохгүй бол Аха. Бид нар өмнө нь юу уулын кофе дээрээс ирээд амарсан ахтай бас ярилцж байх та. Яг энэ кофе шопын үүсэл хөгжилтэй холбоотой, яг энэ салбар руу орсон түүхтэй холбоотой ер нь бол ярилцлагыг илүү хийж ирсэн. Өнөөдөр бол бид нар кофе маань одоо яг энэ цаг үед ингээд тренд болчихжээ. Кофетэй холбоотой юм трендүүд бол сүүлийн үед техник технологиг хөгжил цаг үетэйгээ уялдаж холбогдоод одоо химэл оюун ухаантай хүртэл энэ кофений салбар маань хүртэл холбогдож байна. Тэгэхээр одоо яг энэ цаг үед одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа Монголд яг энэ байршил дээр үйл ажиллагаа явуулж байхад энэ кофе трендing одоо үйлчлүүлэгчтэй холбогдсон ийм сонирхолтой кейсүүд мэдрэгдэж байгаа зүйлүүд яг юу байна? Сүүлийн үеийн одоо таны бизнесийн ойр орчинд болж байгаа санаач юу вэ? Ер нь бас нэлийн хурдтай орж хүмүүс кофег сонирхоод зарим нь сонирхоод зарим нь уудаг хүмүүс маань бүр илүү нэг гүн төвшин рүүгээ явж штэ ингээд дамжаад цаашаа тий. Тэгээ явж гин ер нь бол гоё бай. Тэгээд цаашаа бас би одоо өөрөө ингээ кофений юу бизнес хийж байгаа юм. Тэгэхээр өөрийгөө бас илүү хөгжүүлж явахгүй бол бас хэрэглэгчдээс бас хоцрох гэдэг байх шүү. Бас хэрэглэгчд маань бол маш хурдцтай айгүй мэдээлэл сайтай тий. Одоо байнга ирж кофе авдаг хүмүүс байна. Тийм. Яг энэ амтнд нь бүр ингээ орцсон. Би нэг байнга кофе уудаг хүн биш л дээ. Тэгээд нэг ч их уудгун дөө ер нь бол яг үннийг хэлээ тий. Австралид явж байхдаа Австралид нэг жоохон орсон кофе. Солонгост бас ууж исэн. Монголд бол нэг уудаггүй. Тэгсэн чинь энэ кофений амт нэг юм арай л нэг юм ур час хийсэн байна. Жоохон чанга ч юм уу тий. Ийм ямар ч байсан нэг үгээр би хэлж мэдэхгүй байна л да. Гэтэл нэг юм арааны шуус асгаруулсан амт нь ингээд нэг аманд ингээ удаан амтагдсан ийм нэг мэдрэмж байна. Тэрийг чинь нэг таата гашуун гэдэг. Тийм баг тийм. Бисаа ямар сайнда баясаг босгоод надад нэг чихэр өгөөч гэдэг чинь. Тэгэхгүй чихэр хийхгүй яг дангаар нь бол нэг жоохон тийм чангадуу байна тий. Эсвэл таарсан намрын нэг шуугс нэг айраг шиг амтгч чинь. За бараг л тийм дээ тий. Нэг хит хашуун биш. Тэгээд нэг тийм таата хашуун. Тий. Айрагч болон нөгөө саам амдагдахаар нэг ийм солбогоор амдагдаад байдаг шүү. Чимчгэнсэн гэдэг шүү дээ. Тэгээ айраг хилээ ингээд тагнаандаа хүрэхэд яг нэг ийм амт мэдрэгдээд байгаа байхгүй юу? Тийм гоё амт бол байна шүү. Яг сайн хэлж мэдэхгүй байна. Таата амт. За, кофе бол бас ингээд хүний зан чанарыг илэрхийлдэг гинэ. За тэгээ та хэдээс бас асууя л та тий. Ямар кофе уух дуртай вэ тий? Ингээд эхнээс асуугаа явчих. За, энэ эхлэв. Би болохоор нөгөө нэг хаяа нэг уухта мача болоодаг. Мача уудаг. Тий, хүмүүс амар мөстэй халуун өдөрч гэсэн би халуун нэг л уудаг шүү дээ. Аюу сайн уу. Тийм мөс ороод ирэхлээр юмны нэг юм амтыг судлаад байгаа юм шиг, чанарыг байхгүй болгоод байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр халуун байсан ч халууныг л уухаар надад тийм гоё таата мэдрэмж төрдөг мача. За, мача уух дуртай хүмүүсийн хувьд бол хөгжилдөх дуртай, бас ингээд санаачдахтай, кофений гашуун амтанд ингээд дургу гэрнээсээ ингээд мачанаас татгалцдаг юм хүмүүс байна. За. Миний хувьд бол одоо бүх цаг үед латте л ууж байна. Латте л ууж байна. Юу, заримдаа бол нөгөө ванил латте уудаг. Зуны хувьд бол одоо айс ванил латте буюу одоо хүүтэн нэр мөстэй уудаг. Яагаад ингэж уудсан бэ гэж бодсон чинь би өмнө болохоор кофе ерөөс ууж чаддгүй. Ялангуяа американо. Гэхдээ өдөр надад айгүй гоё. Тэгэхээр яг уунгот энийг хүмүүс яаж уудаг байна гэж гашуун юу бүр ингээд нэг тийм айгүй хэцүү мэдрэмж төрдөг байсан. Тэгээ би дараа нь одоо ингээд нэг ресторан хариуцч ингээд ажиллаж байхдаа нэг франчайз юу яаж байхдаа тэр дотор нэг кофений машин байсан учраас өөрөө би тэр кофенийг яад хийдгийг яаж бодлтыг ямар онцлогтой энэ өрнүүд нь яагаад ийм гашуун заримдаа ийм амттай юу чихэрлэгдүү байдгийг гэдэг юуг нь онцлогуудын жоохон судлаад ингээд үзэхдээ кофений ингээд нэг жоохон дууралж исэн гэх юм уу. Гэхдээ уух гэхээс илүү кофений одоо энэ амт үнэрийг ойлгоод энийг хүмүүст яаж гоё хийж өгөх вэ гэдэг тал дээр гоё кофе гаргаж хүмүүст тэрийг ингэж нөгөө дайлах мэдрэмж надад илүү гоё байсан. Тэгээ одоо нөгөө афагота гэдэг амттан байна те. Одоо нөгөө эспрессо, ванилийн одоо ванил зармигны хослол. Тэгээ дээрэс нь нөгөө юу байгаа шнэ, сериал хийгээд нөгөө дээрэс нь ингээд юу хийгээд
Affogato гэдэг нэг амттан хийж өгөөд найзуудаагаа ингээд дайлаад бас энэ кофегоор хүмүүсийг дайлах мэдрэмж надад илүү гоё байсан. Тэгээ ягаад латег ингээд уух дуртай болсон гэсэн чинь ер нь бол кофег өглөөгөр их уудаг. Тэгээ өглөө нөгөө хүчлэг ихтэй юм уухаар хүний ходооднаас нөгөө одоо өглөө ходоодн дээр чих юм уу те нөгөө өглөөний цай савгаагүй уухаар ходоод нь жоохон хүчлэг өндөртэй учраас жоохон тийм байх гаддаг. Тийм учраас баг зэрэг сүйтэй ингээд уух юм бол илүү зөглөн илүү софт мэдрэмжийг өгд юм байна гэдэг зүйлийг би дараа нь мэдээд за өөрөө хэрэгжилж байгаа хэрэглээнд айгүй тийм ихтэй болсон гэх юм уу? За тэгвэл одоо та их миний хувьд бодлоготой нэг юм байх нэ. Гэвч заримдаа шийдэмгийн бус танихгүй ертөнцид та аюулгүй сонголт хийхийг илүүд үздэг байж магадгүй гэж байна. Ер нь тийм. Наад чи бас ямар зүгс юу вэ те? За зочноос асууя те. Та яг ямар кофе авах хэрэгтэй вэ? Ер нь бол голцоо американо ууж байна. Тийм тэгээ хаяа нэг коньяктай авахар их гоё гэдэг өндөр нь. Бас тийм байх уу? Бас сонирхолтой юу те. Коньяк тэгээ жоохон зүгийн бол игээд авахар айгуу гоё. Танад гардаг уу? Алкоголд болохоор болохгүй л дээ чинь нэг тийм. Захиалж болох. Тэр Заавал ууж үзэх гэж байна шүү дээ. Кофед орох гээд шүү. Гэхдээ арай өөр байдлаар гэдэг шиг. Өөр юмтай хослуулж ормоор байна. За американууд хүмүүс тайван юмд сэтгэлээс ингээ ханддаг одоо ингээд аялах шууд ингээд ирэхийг сонсох бас өглөө ингээд кофе уух зэрэг энгийн зүйлс ингээд таашаад ийм хүмүүс байдаг байх нэ гэж. Таарч байна уу? Таарч байна. Тааж баг тааж гэдэг шиг. Манай найруулагч яг юу яадаг штэ. Манай найруулагч болохоор американо уудаг. Американо уудаг. Гэхдээ хоёр ятантай. Тэгэхээр ямар хүн гэсэн үг үү? Чихэр ихтэйг бол яах вэ? Тэр бас жоох хөвгөлтэй юм бол. Үгүй. Ямар би тэгж бодохгүй. Их л эмод дэдцсэн юм шиг гэдэг шиг. За баярлаа. Гоё сонжиж өгсөн тий. Өөр. Одоо энэ сошиал трендтэй холбоотой кофений ертөнцид юу өрнөж байгаа талаар гоё мэдээлэл өгөөч. Тэгээд ер нь саяны нөгөө асуултан дээр сонжоон дээр гэх юм уу үндэслээд кофе ууж байгаа хүмүүсийн нөгөө сэтгэл санаа нөгөө инфакт нөлөөлөл гэх юм уу те тэр юун дээр бас та ямар бодол бас юу адгүй одоо өөрөө одоо үйл ажиллагаан дээр тулгуурлаад те ямар санагдав? Тий одоо миний сонжоо жишээ нь харж байна гэж үү? Ер нь таны хувьд тэгээд бас нэг үйлчлүүлж байгаа хүмүүсийн нөгөө харагддаг тийм. Тэгэл жишээ нь одоо ингээд юутай хүмүүс одоо мотоцикл ундаг хүмүүс голтлоо юу ууж байгаа американо ууж байгаа жишээ нь юм тийм. Тэгээд тиймэрхүү жижиг юмнууд ажиглагдана бас. Хүмүүс ингээд кофе авч байхдаа жоохон стресстэй байдаг уу, гоё байдаг уу нэг. Хүний нэг байга байдал шууд мэдэгддэг шүү дээ. Мэдэгдэнэ. Тэг юу яадаг шүү дээ. Бас айгүй нөлөөтэй юм билий. Нэг өдөр нэг амар тийм төгжрээтэй өдөр байсан байхгүй юу? Тэгсэн нэг нэлээд ууртай эмэгтэй орж ирлээ. Тэгсэн чинь өвөр Монгол эмэгтэй юм байна. За. Тэгэл ста уурлал энэ танаа монголч одоо яатсан юм байна тэр. Тэгэл. Манайс бүр зүдэрч байна. Ар Монгол ирээд бүр төвжрээд бүрсэн амьдрал бүр завхарч байна гэж байна. Ста ядарч байна одоо манай. Тэгээд нэг латте захиалаад уухгүй. Уучаад дуусныхаа дараа гэтээ Монголын кофе нь гоё юм байна. Тэгээ айгаа гоё таашраа бид тэр жаал буу алаад. Тэгээд машин орхиод алгаа явсан зайлаа. Тийм үү. Жоош байгаад нэмэр алгаа гэж бодсон. Зам байхгүй. Тэгээ алгаа явсан. Айгаа гоё тэгээ сэтгэл өндөр бид тэр гоё боолж байгаа тэгээ явсан шүү дээ. За ямар гоё юм бэ? Үйлчилгээний ажил гэдэг өөрөө маш гоё тий. Яг ингээд хүн захиалга өгөөд захиалга гарч явах үед ингээд яг ингээд сэтгэлээ нээгээд ямар ч танихгүй хүнд нэг 5 минут 10 минут ингээд бүх юмаа ярьчаад яваад өгдөг хүмүүс байдаг тий. Тэгээ ерөөсөө ингээд энэ кофений үйлчлэгээний гол бас нэг хэсэгч ерөөсөө энэ ч харилцаа. Харилцаа гоё тийм. Энд чинь янз янзын сэтгэл зүйтэй хүмүүс ирж байгаа шүү дээ. Ингээл сайхан сэтгэл санааны хямарсан ч хүмүүс байна, баяр хөөртэй ч хүмүүс, найз нөхдөөрөөс дэ бөөгнөрцөстэй нэр. Тийм нөхдөд ч ирж байна. Тэгэл тэр болгонд чинь тэгэл аюу гоё харилцаа үүсэл. Тэгэл гударсан нэгнтэй гоё ярилцаал. Тийм шүү дээ. Тэгэл заримд зүгээр л ярилцах шаардлага зүгээр л тэрэгтэй хүмүүс ч бас байж байгаа шүү дээ. Тийм байх аа. Тэгэхээр энэ гайхалтай кофе гэдэг зүйлийг бол хүн баяртай үедээ ч хэрэгэлдэг,
сэтгэл санаа хэцүү байгаа үедээ ч аль нь ч хэрэгжилж болдог гэдгээр бас гоё тий. Айгуу тийм онцлогтой хөрвөх чадвар сайтай. Яг зөв. Тийм. Одоо ингээ холын замд ингээ жолоо барай явж байхад жолооч би бол одоо жолоо барай явж явах үедээ бол Америк нөө одог байхгүй. Эсэргээр нөгөө сэргээш байдлаар. Ангийн үе чилрээ сууж байхдаа латекс сонгодог. Ямар ч үед ер нь бол хэрэгцээ шаардлага бол байж л байгаа. Байж л байдаг. Жохон амттай юм ингээд ичмээр санагдах үедээ бол ванилатай очдөг ч юм уу. Тийм. Бас өлсгөөрөө ванилатай уучдаг гэж. Тийм үл дарддаг гэдэг тийм шүү дээ. Тийм үл дарддаг үлсэж хаад уучаар нэг сайхан болчтой ингээл. За илүү нэг Американ аж гэх. Зарим тэгэл орж ирдэг. Муухай хоол идснээс заримдаа дээр идэг тий. Тий. Тэгэхээр яалчгүй одоо өнөөдрийн бидний амьдралын нэг хэсэг бол кофе болчихжээ. Тий. Одоо жишээ нөгөө дээхэн үед бол ингээ одоо бидний ааваас одоо дээшээ үеийн юунд болохоор ингээд хүмүүс нөгөө нэг шилтэй юм барьж байгаа л ууж байгаа л ажлаа бүтээдэг ажлаа ярьдаг байсан бол одоо энэ цаг үед болохоор илүү хүмүүс маань өглөө кофе ууж агаад ажил бизнес ярьдаг ийм кофетой ярианууд айгүй илүү тийм хөвлөгддөг гоё болчихсон юм болоо да. Энэ бас нэг соёлын нэг нөлөөлөл өөрчлөх цаг үеэд агаад хувирж ийн гэж бодож байна. Таны ойрын хувьд одоо зорилго яг юуг одоо харж ийн ямар зорилго? Одоо энэ кофений аяг уулын кофе гэдэг гоё брендинг үүссэн айгүй гоё харагдаж байна. Тэгээд улам ирэх болгонд бүр гоё болоод байна. Тэг. Хичээж л байна. Тэгээд ер нь бол бас мэдээж бэрхшээлүүд айгүй байна л да. Тийм тэгээд тэрийг давгаал. Тэгээ ер нь хуваарь юм ихч тэгээд өөртөө бол тэмцгэл асуудал байгаа даа. Яг тийм өөртөө зүгээр тэгээд үзэлцэж л байна л да. Тэгээд одоо эхний ээлжинд ерөөсөө ингээл энэ орчныг бүр гоё болгох гад л. Одоо сүүлийн бараг сар бол бас ойр алгуул үзэж जैन бас тэгээд зарим юмнууд нь шийдэгдээ, зарим юмнууд нь бас хүндрэлтэй асуудлууд гарч ирж जैन. Тэгээ энэ бол угаасаа л байдаг тийм асуудлууд тийм баг. Энэ газар бол өөрөө нийтийн эзэмшлийн газар шүү дээ. Гэхдээ энэ дээр яг нөгөө өөрөө одоо үйл ажиллагаа явуулж байгаа учраас өөрийн зүг байдлаар өөрөөсөө зардал гаргаад одоо энэ дээр ингээд багнуудыг ингээд суйрлуулад аюулгүй байдлыг бас ингээд хангаад өгсөн байна. Тэгээ энд бас ингээд хүмүүс тухлаад суух ийм газрыг бас ингээд бүрдүүлээд эхлээсээ ингээд явж идэх чинь энд ирээд суух ийшээ ингээд нөгөө гол руу хараад ингээд гоё кофего бариад энэ нэг байгалийн гоё үзэмж мэдрэмжийг мэдрээд ингээд кофегийн орчныг бүрдүүлж идэх чинь миний хувьд бол айгүй гоё тааламжтай. Түрүү би өглөө нэвтрүүлэг эхлэх өмнө энд ингээд сандал дээр суугаад ийшээ хараад хэсэг ингээд үдэнээс сухтал айгүй гоё мэдрэмж төрж байгаа байхгүй. Тийм тэгээд яг нөгөө тогтчлолтондоо би нөгөө зүгээр ингэж бодсон юм. Одоо ингээд хуучин хэрэгцээг болсон зүйлүүд зөндөө байгаа шүү дээ. Ингээд эн чинь ингээд дэлхийн нийтийн угаасаа нөгөө хит хэрэглээнээс үүсэж байгаа нэг хог хаягдлууд айгүй асуудал болж байгаа шүү дээ тий. Тийм болохоор тэрнээс үүдээд одоо жишээ нь ингээд энэ юуны шонгийн доотлыг ингээд дугуугаар ингээд хийчихээ. Заавал газар ухад суулгаж яхаар гээл. Тэгээ одоо энэ чинь ингээд гой сайхан будаад дээр нь ингээд зүлэг мүлэг болгоод ингээд хийгээл. Өсчил байна л да. Тэгээд одоо ингээд жишээ нэг юм хуучин машин одоо энэ одоо хасагдах гэсэн. Ер нь бол төмрийн хогонд ачигдана гэсэн үг байхгүй. Тэгэл энэ дээр чинь бөөн хуванцар янз янз юм хогнууд гарна шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр энийг дахиад ингээд дутардлын сайхан ингээд огчуулаад дахиж тийм үнцийг оруулаад тэгээд нэг хэсэг хугацаанд ашиглая гэж бодоод ингээд авцраа тавьсан. Тэгээ урчин энэ дутардлын бас нэг огчуулах гадал өөрийнхөө хэмжээнд тэгэл үзээд л байна. Харин яг ингээд хажууд суух юм уу? Гүү би нөгөө яг дотроо өөрөө суугаад тэгээд хүмүүстэй гадагшаал үйлчлэх юм. Энэ наадлын машин нь болохоор энэ наадлын машин одоо шинээр товчулж байгаа хуучин машин байхгүй. Ер нь бол энэ гоё ингээд сарж төлөвтэй гарч байгаа машин байхгүй. Төлөвтэй гарч байгаа машиныг эндээ ер нь суурин байдлаар ер нь жоох тавиад ашиглая. Одоо ч тэгээ олон улсын нэг том хурал болох гэдэг байгаа шүү дээ. Тий, COP17 болж байгаа. Тий, тэр бас тэр чинь ажиллагааных нь юутаа бас нэг уйлдаж өгөх болов. Тэрнээс өмнө нэг жоохон бүгдийг ингээ амжуулчихаас ингээл бас нэг тийм амьсгаа дээгүүрэл явчих. Таны кофенд ингээд дурлсан, амтанд нь дурлсан баян кофе уудаг хүмүүс магадгүй бидний өнөөдрийн нэвтрүүлгийг сонсч иж магадгүй. Тэгвэл танд хэрэгтэй юм юу вэ? Хэрэглэгээ болсон. Тэгээ бусад хүмүүсийн хэрэглэгээ болсон. Тэгвэл танд хэрэгтэй юм юу вэ? Гэ зөндөл юм байна л да. Одоо яг нэн тэргүүний шаардлагатай зүйлүүд болохоор би одоо ингээл жишээ нь энэгээр ингээд машины зогсоол гэл ингээд энэ гоё юмнууд ингээд одоо богдуулын захиргаатайгаа ярьж байгаад ингээд ийм хийя гэдэг. Зогсоолын бүр гоцгцтэй гоё болгоод өгчээ тий. Ингээд бас нэг тийм текстэй болохгүй бол энэ чинь хүмүүс нэмэгдэхээр айгүй замраагүй бодоод байгаа юм байна.
Тэгэхээр эндээ айгу санаа зовоод байгаад одоо минь чижээрээ ингээд жил болчлоо. Тэгээ одоо за энэ нөхрөөс юм гарахгүй юм байна гэж зарим хүмүүс бодож магадгүй. Би бас ингээд хичээж байгаа шүү. Тэгээ уушлаарай. Тийм тэгээд хэлгүй яах вэ? тийм энд бас тэгээ илүү нөгөө хүмүүс нэмэгдэхээр бас нэг суух орчин хэрэгтэй байгаад байгаа юм. Тэгээ энэ талд нэг юм террас хийгээд яриад тэгээ манай юуныхан бол хийчих гээд зөвшөөрлөө өгсөн. Тэгээ ямар ч байсан доктортой 3 жил ажиллах тийм гэрээмэрээ байгуулсан хэдүүлээ гээд тэгээ яриа өөрийгөө хийгээд. Одоо энэ дэр ингээд нөгөө нийслэлийн зүгээс ч юм уу Богданы дархан цааст газрын одоо ойр орчимд учраас тэндээс хариуцж байгаа бах. Ер нь ямар нэг юм ингээ явуулахад бодлогын хувьд бол ер нь нааштай сайхан дэмжиж байгаа. Манай хэд чинь дажгүй сайхан. Одоо би нөгөө сая түрүүчийн 7 хоног төсөлт юмнуудаа өгөөд тэгээд ер нь тэр ажлуудаа айгүй сайн явж байгаа. Тэгээ яг надаас шалтгааллах ажлууд маань жоох ингээ хүлээгдээд л байна л да. Танаас шалтгаалж байгаа ажилд бас бусдын хувьд ямар одоо бодит дэмжлэг бас хэрэгцээ юу юу ерөөс бол бүх юм тэгэл санхүү дээр очил гацд юм байна. Яг тэгж байгаа тий. Ерөөс одоо ингээ би гацаатай ингээ байж байгаа. Яг одоо таны санхүүгийн асуудлыг шийдэж өгье гэвэл хэдэн төгрөг ер нь хэрэгцээчтэй шаардлагатай. Гэхдээ яг би зүгээр одоо нэг тийм хандив бол хүсээгүй шүү. Ерөөсөө яриаггүй тий. Зүгээр яг би зүгээр бодсон зүгээр нэг тийм олон нийтийн тийм санхүүжилт аваад ингээд би урьдчилаад копигоо борлуулаа тий. Ингээд нэг тийм босгочихсан гэж бодоо. Тэгээ яг нэг ивэ олж ихгүй байгаад байна л да. Тэгээ нэг хитрхи нэг одоохондоо би чинь нэг 2 дүүгээ тусуулаад ингээд гуруулал байж байгаа байхгүй. Тэгэл бүх юмд ингээд өөрөө явж би надад чаддаг юм байгаа чадахгүй юм бас байгаа шүү. Тэгэхээр би юу чаддیں юу чаддгүй ингэдэг одоо мэдэж авч байгаа байхгүй. Тэгэл одоо ингээд явж байна. Тэгэхээр тэр санхүү тал ингээд энэ дэш ингээд зохион байгуулалт айгүй тийм том ажил юм байна. Тэрнийг чи мэдхгүй мөөхөрлаад ийста гой болгоно гэж тавхад орцсон ингээд хүмүүс айгүй тондом ам гараад ах юм ярьсан байж байгаа. Тэрэндээ одоо ингээд жоох ингээд заримдаа ингээд шаналал. Гэхдээ зүгээр болгоно гэж тэгэл үзчихэл байна л да. Тийм. Одоо ингээд зүгээр миний хувьд нөгөө санаа хэлэхэд нөгөө яг энэ уулын кофе одоо ингээд 8 сарын 17-оос 26-ны хооронд COP17 гэдэг нэгдсэн үндэсний байгууллагад хариалтай 100 гаруй улсын чуулга уулзалт Монгол болох ч байна. Уур амьсгал цаг уурын өөрчлөлттэй холбоотой конференц. Тэгээд энэ дээр ингээд уулын кофегоор явхад ер нь эндээс ингээд миний анзаарж байгаагаар бол нисгээс уулын замаар ингэж орж хот руу орж ирдэг жуулчлалын чиглэл айгүйх байдаг. Тэгэн гот яг ингээд уулын кофе дээр зөвхөн кофе биш кофетэй хамт гоё десерт байдлаар гарч байгаа. Одоо ингээд нөгөө ушгины самарч үт юм ингээд нөгөө хамтд нь ослуулах юм брендингүүдийг Монголын үндэсний онцлогуудыг шингээсэн тий. Тэгээд санал болгох юм гоё десерт байдлаар. Тэгээд дээрэс нь бас одоо энэгээр магадгүй яваад хотын төв рүү дэлгүүр орж амжихгүй хүмүүс байдаг. Нөгөө одоо Монголын одоо илтгэсэн шоколад байна, самар байна, яслаг байна, баг зэрэг сүвнэрүүд байна. Ингээ хажуудлын сүвнэрийн сонголтоо бас энэ handmade юмнууд ингээд бас байх юм бол кофе үйлчлэгээ авч ийн хажуугаар нь бас гоё кофетэйгээ ослуулаад десерт авчиж байна. Эсвэл ингээд хотын төв рүү орж амжихгүй байгаа хүмүүс гоё сүвнэр ч юм уу бэлгэд урсгалын зүйлүүд сонголтууд эсвэл уулын кофетэйгээ ослуулсан гоё юм нэртэй монголчуу юм гоё юм сүвнэрүүд ч юм уу магнитууд ч юм уу байх юм бол илүү гоё одоо илүү гоё нөгөө дагалдсан үйлчлэгээнүүд байж болох юм болов уу гэж миний хувьд зүгээр тэгж санагдсан. Яг тэгэхээр би өмнө болохоор бас ингээ аль жуулчлалын салбарт энэгээр ингээ айгүйх явдаг. Зарим үед хитрхийг төгжрийн дунд бас ийм кофе ийм зүйлүүд ингээ харагдахаар ингээ зогсоод ингээ саатахаар тийм хүсэл сонирхол бол айгүйх төрд юм байлээ. Тэгэл хажууд нь бас ингээ явуулын гоё бионы ойлчуд юм аа нэг тиймэрхүү юмнуудыг гоё шийдчих юм бол бүр гоё стейшн нэг зорж ирээ зогсох те хамсгийх юм болох юм байна да гэж миний хувьд бол зүгээр хувьдаа тэр тийм яг ерөөсөө наацхын хэрэгцээний юмнуудыг ингээд нэм дөрвөнд шийдэхгүй бол болохгүй ингээ хүмүүс нэмэгдчихсэн маань чинь нэг бохирдлын зэрэг яг зүсэж байгаа шүү дээ. Түр зогсоод бууж байгаа гэдэг чинь нэг төр нэг амс хийх нэг биедээ апдейт хийх хэрэгцээ гардаг. Тэгээд тэрний наацх нь бол 0 ариун цэврийн одоо хэрэгцээ байдаг байхгүй юу? Нэн тэргүүний хэрэгцээ. Тэгэхээр тэрийг ингээд эндээ ярьж байгаад гоё шийдчих юм бол гоё юм байна да гэж бас бодож байна. Утгагүй хідүүлээ гоё нэг тийм болоод яг энэ уулын кофетэйгаа тий хамтраад бидний хувьд бол ягаад гэхээр Good Morning Mongolia шоуны хувьд бол өглөө болгон монголчуудыгаа байгаа газраас сэргийхийг хүсэж байгаа. Тэгэхээр бидний гол уриалгыг хүсэж байгаа бол хотын соёлыг гоё түгээе, хотын соёлдоо гоё эрэг гоё вайбуудыг өгье. Бидний хотын соёлын нэг хэсэг бол яалчгүй биднийг өглөө болгон хамтдаа эхлүүлдэг.
одоо дээр үед бол сүйтэй цаг үгээр өглөг угтдаггүй байсан бол одоо энэ цаг үед бол бид нар кофе л биш те сүйтэй юу харуу гэдгээс л хамарж байгаа болохоос биш. Тийм учраас энэ сайхан одоо соёлыг түгээгээ явж байгаа танд болон таны одоо хамтран зүтгэгч нарт одоо талархал илэрхийлье. Баярлалаа. Тэгээд бас яг энэ газар маань яг нэг юм буйдхан хүмүүсийг сэргээж өгдөг ийм гоё ногоон орчин бас айгүй гоё стейшн болоосоо гэж хүсэж байна. Тийм. Mountain Station, Mountain Coffee, Good Morning Mongolia гэдэг. Кофегоор дайсан баярлалаа тий. Үнэхээр гоё урам авлаа. Та хэд ингээд сүүлийн 7 хоног бол ер нь би жоохон нэг тийм сэтгэл санаа нэг тиймэрхүү байгаад ирсэн. Тэгэхээр та хэд ирээд айгүй одоо нэг сахиусан тэнгэрүүд шиг л Ямар гоё бэ. нэг манай залуу ярихт нь би айгүй санаа зовонгүй би ингээд 100 задгаа ингээд баах юм хийж байгаас та гоё болгочоод яагуул яасан бэ гэдгсэн. Гүй хамаагүй хахаас байгаагаар ингээд шууд орж байгаа. Оо за тэгээд тэнгүүч айгүй гоё ингээд сэргэж байгаа байхгүй одоо ингээд айгүй гоё сэргэлт. Ингээд ер нь бол хүмүүжтгэл ором л лээ. Тэгэлгүй байх. Тэгээ хамгийн том дэмжлэг бол нөгөө санхүүгийн дэмжлэг биш. Урам зориг, итгэл найдвар гэдэг чинь хамгийн том байдаг. Тэгээд бусд нь бол нөгөө өөрт нь хийх нөгөө потенциал нөгөө юу байдаг. Учираас ер нь бол бид нар яг ер нь бол би бол тэгж боддог. Тийм учраас таны хувьд ямар ч гэсэн хийгээд эхлүүлсэн байгаа нь бол аль үжээ бас 50% давуулан биелүүлсэн байна. Тэгээд одоо яг ингээд харж байгаа, үзэж байгаа, үйлчлүүлж байгаа хэрэгцээ шаардлага байна. Угаасаа яг энэ гоё болон стейшнийг айгүй гоё болоо хөгжүүлж чиг бол энэ зөвхөн бид нар нэг өөрсдийнхөө нэг юм тав тух гэхээс илүү гоё нэг бидний нэг хотын соёлыг нэг левел илүү гаргасан гоё газар болох нэ. Яг гэж бодож байна. Тэгээд энэ маань өөрөө уулын кофе гэдэг энэ брендийн маань лооцлог болж одоо үлдэх бах та гэж илүү гоё найдаж байна. Тэг хичээгээрээ тэг кикой гэдэг шүү дээ. Тэг яг энэ байдлаа гоё хатглаад. Баярлалаа. За та хэд баярлалаа. Миний цаг дууссан үгүй юу? Ер нь бодоогүй юу? Арай бодоо. Ямар энэ босмоор энэ зумаар энэ. Яг ч яг. Гэхдээ бүгдээ яг нэвтрүүлгээ хамтдаа дуусгая. Одоо удахгүй нэвтрүүлгийн цаг дуусгах гэж. Тэгээ нөгөө нэг энд ингээд за бид нар 2 цагийн турш суулаа. Тэгээд ер нь бол яг энэ анх удаа ирж байна л да. Надад би үнэхээр гоё. Тийм миний хувьд бол анх удаа ирж байна. За 2 цаг яг ингээд зам руу харж суулаа. Маш олон машинууд сүлжилдэж байна. Одоо бол ачаал нэмэгдэж эхэлж байна. Энэчнээс юу харж байна гэхээр би нөхөр нь машин бариад эхнэр нь хажууд нь нүрээ будаад явж байгаа. Маш олон машиныг харлаа. Тий. Тэгээ энэ юу гэж хэлэх гэж байна гэхээр үнэхээр жаргалтай харагдаж байна. Тий. Нөхрийнхөө машинд суугаад ингээд өөртөө ингээд үлдсэн цагаа зарцуулаад инээгээд явж байгаа хосуудыг харахад үнэхээр бахархаж шүү. Та нараа ямар гоё юм бэ тий. Хорвоо дэлхий дээр өөрийнхөө хайртай хүнийг олоод тий. Нөхөртэй байгаа, эхнэртэй байгаадаа талархаарай. Унах унаатай байгаадаа талархаарай. Тий. Ийм гоё амар амгалан Монгол улсад хүн болж төрсөндөө талархаарай. Тийм хүн нэг юм жижигхэн зүйлээс л талархлыг мэдэрч явах хэвээр. Өнөөдөр ууж байгаа хамталж байгаа энэ кофеноос өнөөдөр бид нар ажилдаа байгаа ийм жаргалтай байгаа. Бүх зүйлд хүн ингээд талархах юм бол үнэхээр гоё байдгийг шүү. Тэгээд талархал төрж байна. Яг нөгөө мэрэгжлийн маань юм хөдлөөд байна л да. Тий, тийм асуудал байгаа. Гэр бүл судлаач, сэтгэл зүйч хүн. Зүг. Манай шоуны бас нэг хөтлөгч. Тийм учраас бүр ингээд үнэхээр энэ зүйл үнэхээр сэтгэлийн маань ингээд татж байна. Үнэхээр жаргалтай харагдаж байна. Гэр бүлийн тэ холбоотой юм ярьж хэлсэн. Би нэг хувь юу ярьж байгаа. Тэглэг хаа. Би ч одоо ингээд айгүй нэг цаг завгүй айгүй явж байгаа. Одоо ингээд бор молгоогоор сарлалт явж штэ. Тэгээд нөгөө гэр бүлдээ нөгөө сайн цаг гаргаж чадахгүй. Одоо миний сая нөгөө 2 ихэр хүүгийн маань төрс өдөр 8 сарын 3-нд болсон. Тэгээд одоо хөдөө байгаа л да. Тэгээд цаг гаргаж чадаагүй. Тэгээд 3 хүүгээсээ уулт гисэн эхнэрээсээ тэгээд цаг гаргаж чадахгүй байгаа. Хэдийгээр энэ ажлыг би ингээд нөгөө амьдралын утга учир болгоод улаараа ингээд зүтгэж байгаа ч гэсэн одоо гэр бүлээс илүү үнцэнтэй зүйл гэж байна шүү. Тийм шүү. Тэгээ энэ боломжийг ашиглаад хайртай хандаа хэлхийг хүсэж байгаа зүйл байвал бас тий. Хайртай шүү. Хайртай шүү тий. Бүх зүйл дарыг минь дааж намайг дэмжиж байгаад бас баярлаа гэж хэлхийг хүсэж байгаа бах тий. Айгуу гоё юм тэрэлдэг хүмүүс санагдчихлаа. За, эхнэр нь үзэж байгаа бол эн чинь бол зүгээр урам зоригийн тэрэлчөө. Тэгээд хайртай хань ч гэсэн танаар бахархаж байгаа бах тий. Хэлг яах вэ? Өөрийнхөө хүсэл мөрөөд нэгдүгээр нь хүсэл мөрөөд хоёрдугаар бас гэр бүлийн санхүү гэдэг зүйл явж байгаа. Өнөөдөр цаг хугацаа чанартай цагийг гаргаж чадахгүй байгаа ч гэсэндээ ирээдүйд магадгүй хамтдаа байх маш олон цагийг бүтээхийн тулд өнөөдөр ингэж нойр хоол бүх зүйлээ хасан хөдөлмөрлж байгаа шүү гэдэг зүйлийг бас эхнэрт нь хэлмээр ч юм шиг санагдаа явж байна. За, эхнэрийн нэр хэм блэ? Агцаа.
Анх цая танд маш их баярлалаа. Тэгээд ийм гайхалтай бас хөдөлмөрч ханаараа бас ингээд дэмжээд маш том ард нь бас дэмжлэг болоод бас ингээд гэр бүлээ бас ингээд гайхалтайгаар бас ард нь ингээд асаалтаа таг шиг тий ингээд байгаа төшиг болж байгаад маш их баярлалаа. Тэгээд та бүхний манд хийж байгаа эхлүүлсэн энэ гайхалтай одоо ажил бол үнэхээр бас Монгол энэ хотын залуучуудын хувьд бол айгүй гоё бас нэг юм соёл зорж ирэх газар болцсон. Эргээд байглаас энэ байгаль ууж байгаа кофеноос амьдралын урам зориг ирж үчиг явах боломжийг олгож яваа. Ийм гайхалтай бизнес болж байгаа шүү. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа гэж хэлээд түрүүгээ жаргаамаар байна. Тэгээд гэрлээдээ баярлалаа. Өнөөдрийн сошиал тренд кофетэй холбоотой тэгээд энэ гайхалтай хүмүүсийн хийж байгаа ажил үйлчлэлтэй бизнестэй болсон гэж гоё холбогдож байгаад үнэхээр бас гоё баяртай. За ингээд нэвтрүүлгийн хамтдаа жаргая. Тэгээд Good Morning Mongolia show бол өглөө болгон даваагаас баасан гарагийн хооронд та бүхэнд 7-оос 9 цагийн хооронд хүрж байгаа байлээ. Тэгээд Star телевиз болоод Химнэл радио 91.7 радио долгион дээр та бүхэн сувгаад харуулan өглөө болгон бидэндээ хамт байх боломжтой. Хэрвээ та уулын замаар зорчдог бол уулын кафегаар дайраад өглөөнийхөө ирчүүчийг бас амсаад мэдрээд явж байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд бид бүхэндээ хамтран ажиллахыг хүсэх юм бол бид бүхний үгд хаалга та бүхэндээ үргэлж нээлттэй шүү гэж хэлмээр байна. Тэгээд бие биендээ гээд дэмжиж байгаа, үйлчлүүлж байгаа энэ байдал бол бодит дэмжлэг юм шүү гэж хэлмээр байна. Баярлалаа. За ингээд бүгдээ хайртай Монгол орноо мандуулъя гэдэг өрөөгөө хэлээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг хамтдаа баясэл дүүрэн жаргацгаая гэж уриалмаар байна. Дуулж болно, шүлгэлж болно бүгдээ гоё тунхаглаад хайртай Монгол орноо мандуулъя гэж хэлсэн тийм. За гурав хайртай Монгол орноо мандуулъя. Good Morning Mongolia show програмгийн шинэ өглөөгөө тавгандаа хөрглөө. Уулын кафедрээс амар санаа зочинтойгоо ая тухтай сайхан газар дээрээс тавгандаа хөрглөө. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Маргааш өглөө эргээд уулзцгаа. Японы Токиодоос мэдчилж байна. Ohayou gozaimasu. Kyosan Mongo. Habaria Sugui Mongolia. Tronaksin Mongolia. Sugudasanat Mongolia. Монгол улсын Будапешт хотоос мэдчилж байна. Студиорыг активан. Ohayou gozaimasu. Good morning Mongolia. Ohayou gozaimasu Mongolia. Гэгэлэг нэгэн өдрийн эхлэлийг хамт тавьсан сонсогч үзэгч танд баярлалаа. Энэ өглөөний химнэл таны зүрхэнд сэтгэлд үлдсэн гэдэгт бид итгэлтэй байна. Маргааш өглөө бид та бүхнийг дахин нэг сонирхолтой сэдв, цааш мэдээлэл хамгийн шилдэг дуу хөгжмөнтэйгээр яг энэ дээр хүлээж авах болно.